Би ингээд жоохон цагаасаа ингээд жоохон төрүүлдэг шүү дээ. Яхад хэлсэн ямар асуулт өгдөг ашигтай. Нэр гоё ялсан та нарыг нэг би нартай гоё хөөхөө. За хай. Тэгвэл тэгээд өнөөдрийн бичлэг ямар бичлэг вэ гэдгийг бүгдээ өмнө хэлсэн харсан байх гэж бодож байна. Тэгээд чигсаа гоё газар авч дуулцгаая. Бинчи сторчрээд нэг цай уугаа сууж ийн. Тэгээд одоо нэг кебаб авсан байгаа. Тэрийг идэж ийн. Кебаба ингээд тасалж ижиж идэхдээ нэг хүндрэлтэй байгаа. Яагаад гэвэл би нөгөө шүдэл ломбдуулсан байгаа бүх харнуудаа. Тэгээд жоо идэхэд амар хэцүү байгаа. Дандаа үүд шүдэл идэж байгаа болохоор амар сонирхож магадгүй шүү. За би ингээд жоохон цагаасаа ингээд жоохон төрүүлдэг шүү дээ. Жоохон талбай яг хажууд болохоор талбай дээр ингээд сууж байна. Сүүдэртэй газар болтдгүй. Жин ангийн уулзалт гэдэг энэ хавар ингээд амар их юм болчих. Хүмүүс ингээд дүүрэг явж нэг юм нартай юм суудлалаа. Нөгөө хажууд хажууд ингээд дуу яваад жоохон бас яриа сайн сонсохгүй ч магадгүй шүү. Тэгээд өмнөх яриануд бүр амар муу сонсогдсон баг. Тэгээд тэрийг ойлгохоор заяа. Би бүр амар хөлөрч байна. Ийм амар халуун хань. Би ингээд гэрээсээ гараад ерөөс такси миксээ хатсан суудгүй. Ингээд юм хэлүүгээ дандаа ингээд алхаж ирдэг. Ойрдоо ер нь ингээд 7 хоног шахав ингээд ер нь алхаж байгаа. Амар өөртөө ирүүл өөртөө анхаарч амжсан нэг хичээл амраад ер нь амар хөдөлгөөнгүй сүүлийн үед амар ингээд их алхахтай болохоор амар гоё юм. Тэгээд бас их тосоод ингээд гоё наад марг ингээд суугаад явсаж амар гоё юм. Энэ зам ер нь ингээд ийш ингээд амар аялаагүй хөдөө гадаа яваачгүй ер нь амар тэгээд гэр зур тэгэл хүүхэд хараад өглөө дөө юм байна. Мэдлэн сонч юм бол сайн дийсэн шүү дээ. Энэ жил бол өстө тэнэлтэхгүй. Тэгээд сайхан байж байна. Хичээл болохгүй. Миний хийсэн бүтээсэн сурсан зүйлээ өгтөөс өгөөд яанда та нар юм хийж байна. Би бол юу чийгээгүй. Сургалтанд сууж чадаагүй. Сонин магаад энэ зам нь ичээ яваагүй. Аялаачгүй, ягаачгүй хийгээчгүй гэсэн мөртлөө зун дууссан. Энэ нэр хамгийн хурдан дууссан зам баха. Нэр зуны үйлрэл хийдэж ингээм хурдан зуны амлалт ингээд аим хурдан дуусч байгаа. Би бүр дуусаасаа гэм амар хүлээдэг гэсэн энэ жил хүлээд бүр амар галзуу урд юмсан. Би бүр амар халууцаад байна. Яна миний суух харагдаад. Тэгээд энэ яачаад амар дуу чимээтэй яагаад болтгүй. Тэгээд ер нь миний явж байгаа газрууд амар дуу чимээтэй байгаад байна. Тэгээд би эмнэлэг дотор ороод бичлэг хийх боломжгүй байх бодож байна. Угаасаа боломжгүй байх. Тэгээд боломж гарвал би эмнэлэг дотор бичлэг хийн. Тэгээд би шүдний аппарат зүгж байгаа. Тэгээд амар дооглоо баярлж юм. Яагаад гэвэл ингээд миний ингээд шүд ингээд энэ сэр ингээд амар дайсан. Тэгээд зарим хүмүүс нэг мэддэггүй юм шиг байлаа. Тэгээд яг ингээд зураг авахлаад ингээд харсаж мөр ингээд дээдл тоглож шүдний урагшаа амар өөгдөлтөө шивүү болсон. Тэгээд нэрийг амар гоё шүлнэ гэсэн төлөвлөгөөтэйгээр шүдний аппарат зүгэр болсон байгаа. Тэгээд шүдний аппарат зүгт чинь бас нөгөө бүх шүдний ирүүл байх хэрэгтэй байд юм байна. Тэгээд би бас өдөр имчээр яваад шүдний имчилгээ хямдал хандамтлаад чулуугийн төлөвлөгөөд болсон байгаа. Тэгээд би бол өөрийнхөө шүдийг нэг амар ламдуулахгүй гайгүй байх бодсон байхгүй юу? Тийм амар цаорсон бас өгдөг юм. Надад амар мэдрэгдэхгүй. Гэсэн чинь нөгөө мэш үсэргээрээ байна. Тэгэхээр ингээд юусоо ингээд харж байгаагүй нэг амар харж байгаагүй жоохон харилцсан тийм шүднүүдийг ингээд яг ясчаа бүр ингээд амар гүн цаортой маш олон шүд гарч ирсэн. Би маш олон шүд ломбдуулж эмчлүүлсэн. Тэгээд
зарим нэг шүүд нь бүр сувгийн эмчилгээнд орохоор хэмжээний амар болсон байсан. Гэсэн ч M50-д аргалсан байгаа. Тэгээд ер нь надаас шүдээ яаж арчлахаас нь хамаарат одоо тэр гайгүй ломбон нуу гэдэг надаас хамаархаад байгаа. Тэгээд ер нь бол шүдээнүүдээ амар сайн хайрлаж байгаарай. Тэгээд ер нь шүдээ ер нь бол үзүүлж исэн дээр юм биш үү гэж хэлмээр байна. Энэ алттай амар дуу яваад байна. За тэгээд нэг юм хүүд байдалтай. За нэг тийм хүү байна. Тэгээд имлэг дээр очиод бичлэг хийж чадвал болно да. За тийм хүү байна. За тэгээд лидер очиод болсон бай. За шүдний имлэг дээр ирсэн. Одоо өөрийнхөө цагийг хүлээгээ сууж байна. Яхад хэлсэн ямар асуулт өгдөг ашигтай. Нэр гоё саад та нэрийг би надад гоё хөхөн гэрсэн нэр хэлээсэн байна. Тэр надад бүрээр таалагдж байна. Ингээд шийдвэр болчихдог өдөр бас ирдэг юм байна. Яагаад анцаахтай ингээд ааш жоохон юмэг цангаад муухан хийж байгаа. Тэг гоё тийшрээд ирэхээр амар гоё харагдах. Тэг би амар хүсэж байна. Одоо бас юм хийж байна. Тэгээд юу ахсан гэхээр энэ таны зүйл мартаа. Аюул хатсан. Хин зөөлөн шүү. Яг гадаа дабал хамжтай байсан байгаа. Тэгээд бас үгүй авсан. Намайг гимч маань харцаа, паагтай, сүнжтэй юм байна битгий угаар гэсэн. Тэгээд ер нь бол сүтийн зандаа. Тэгээд хоолой тэгээд хөрхөн савтай байна. Савтай. Тэгээд мессеж мартай, бодатай брокколи, суван. Тэгээд амар үсчин тэгээд зөөлөн юм ихгүй шүү дээ юм. Энэ бүгдээр хэцэн байна. Яа. Биччихээ юм. Миний талыг гэж би ингэж зовж байна. Яг л миний хоёр хараанууд бас ломтоор зайн өгдөг байгаа. Тэгээд юу гэж юм бэ? Би мэдчихээ. Энэ цагчсан сууж байгаа юм уу? Ичээд харна. Тэгээд аппаратын төвөнд жоохон ивүүл юм. Тэд удахгүй таснаа. Энэ хүмүүс намайг гайхаад энэ өөрөөсөө ирээ суугаад байгаа. Би жоохон ич. Би тэр гараад ирсэн. Уцаа бас жоохон зинхихгүй болохгүй. Би юм идчихэд одоо гараад гэрлүүгээр хариулж байна. Тэгээд амар хэцүү байна. Шүтний аппараттай юм идэх гэж байна. Ер нь хэцүү байна. Засраар амар их ороод тэгээд би бүр чийсэн мэрэл дотор 30 минут цэвэрлж зогслоо. Дор цэвэрлэх бол энэ бүр амар муухай. Тэгээд шүднээс муухай, амнаас муухай энэ үртэй юм бол. Би гэртээ ер нь л ирчихсэн. Одоо шахаад босч байна. Нөө манай лифт чипээр ажилладаг байхгүй юу? Давхар хамтдаа чиптэй. Тэгээд надад чип байхгүй, би чипгүй гарч ирсэн болохоор алхаж байна. Одоо тэгээд алхандаа. Амар ядарч байна. Гадаа дээрээс амар халуун байдныг хэлэхгүй хорч шатаар алхах жоохон хэцүү байна. Амар хилийн хадж ирээд байгаа юм шиг санагдах юм. Тэгээд байна, ингээд байна гэдэг хэвэрсэн хилийн хадж ирээд байгаа юм шиг. Тэгээд энэ хам бүр амар хатж. Жоохон ч ихсэн амарч. Амар хэцүү байна. Алхах гэдэг юм. Хар халуунд гадаа алхаж байгаа. Орж ирээд тэгэхэд лифтгүй шатаар алхаж байгаа болохоор үнэхээр юм шигтэй байна.
Ихтэй гоё шүдний аппаратаа хийлгэсэн болохоор хэцүү биш наа гэх. Тэгтээ энэ өнгөө жоохон хэрцгийнхаа өнгөө жоохон буруу сонгоцсон юм уу? Тэгж бодогдод байгаа юм. За ер нь гэртээ орол бичлэг үргэлжлүүлсэн дээр юм шиг. Тэггүй бол харин шатар хүсэн юм ярина гэдэг нь надад бүр амар хүндрэлтэй. Тэгээд орж яваад болцсон. За гэртээ орж ирээ сууж байна. За би тэгээд нөгөө шүдний аппарат хийлгэсэн байгаа шүү дээ. Тэгээд шүдний аппарат хийлгэсэн чинь мэдээ шүдний аппаратаа зориулаад маш гоё яг зориултыг сайд авсан байгаа. Тэрийг та нарт харуулъя. Тэгээд дээрээс нь шүдний эвлэг маань надад ийм юм өгсөн байгаа. Энийний нэрийг бол би мэдэхгүй. Тэгээд энэ нь яадаг гэдэг вэ гэхээр штэ. Одоо энэ төмөрнүүд ингээд дээшээ амар холгоод өвдөг штэ. Тэгэх юм бол энээс ингээд жоохныг аваад дээр нь ингээд наачдаг гэсэн. Тэгэх юм бол өвдөхгүй, холохгүй амар гэсэн байгаа. За энэ нэг юм хөрхийд байна. За дараагийн хамгийн бол миний авсан сойд бас шүдний нарийн хэрэглэл. За тэгээд энэ бүр яг миний шүдний эрзэн нүгтэй адилхан юм шиг. За одоо бүгдний нэг задлаад яг юу гарч ирэх юм бүгдээ харцгааг би бас хараагүй байгаа шүү. Би яг нөгөө уутын ингээд задлж агаад бичлэгэндээ оруулаад бас тийм үг гэж бодоод тэгээд бэлдсэн байгаа шүү. За бүгдээ задлаа. Йоо энийг ингээд задлах гэж үл үзэх гэж. Йоо гоё өнгөтэй сойж гарч ирээсэ тийм. За харцгаа. Та нарт дөрүүлээд харсан шүү. Надад нэг хэлбэл шар юм байна. За одоо би янзтай юм бэ. Энэ хөргөн ингээд дараалал юм шүү. Нэг удаа аут юм байна. За ийм зориултын сойд байна. Энэ зориултын сойдоор ихлэхэд угаах юм шиг байна. Тэгээд дараа нь нэгээрээ угаагаад дараа нь нэрийн хэрэгслүүлээ угаагаад энэгээр бас угаах юм. Энэгээр болохоор хойдлын хэсгүүдийг угаах юм байна. Завсрын. Тэгээд энэ нь болохоор уртлын хэсгүүдийн завсрыг угаана. Энэ бас ер нь тийм зориулттай юм шиг байна. Би энэ хоёрын нэг нь ингээд задлаад харуулъя заяа. Бүгдийг задлаж харуулах угсах шаардлага байхгүй. Ойлгомжтой хосгоо ш тийм ээ. За юм биш. Энэ жижиг юм үстэй. Үсээр нь ингээд гоё юм. Ингээд дараалаад явчих юм гоё юм. Ингээд угаах зориулттай юм ирсэн байна. За тэгээд шүдний аппарат хийлгэсэн сэтгэл бол бүр хязгааргүй маш гоё. Үгээр хэлээргүй. Үнэхээр солиотой байна гэхүү. За тэгээд хүмүүс хандаж нэг зүйлийг бас хэлмээр байгаа байхгүй юу? Би өөрөө мэдж байгаа болохоор хэлчмээр санагдаад байна. Юу вэ гэхээр штэ. Одоо ингээд шүдний аппарат хийлгэсэн гэнгүүт хийлгэж байгаа гэсэн чинь ингээд зарим хүмүүс нь шал тэнэг штэ. Чамд зөхгүй хаа. Юу н хайр мөнгөний гард шүд амар өвддөг штэ ингэдэж штэ тэгдэж штэ гэд амар олон ирсэн. Тийм юмнууд ингээд талаас ингээд тэндэг мэддэг хүмүүсээс тийм хүмүүс амар ирсэн. За тэднэрт хандаад нэг хариулт өрхөн буцаан хариулт өгчээ заяа. Би өөрсдий чинь шүдэн дээр аппарат хийлгээгүй шүү дээ. Тийм болохоор битгий ингээд жоохон сонь хэлж хараа гэж бас хэлмээр байна. Тэгээд энэ шүдний аппарат надад зохиж гин үү, зөхгүй байна уу хамаагүй шүү дээ. Яагаад гэвэл би тэдний шүдэн дээр авч наалгаагүй, хийлгээгүй. Тэгээд дээрээс нь хэдэн жил яаж өвдсөн миний дуу шүү дээ. Өвдөхийг мэдж байгаа болохоор хийлгэж байгаа. Гоё харагдана гэсэн үднээс би бол энийг хийлгээгүй шүү дээ. Энэ зохихгүй байж болно. Хүн болгон зохих алгагүй. Тэгээд хийлгэсэн гол утга шалтгаан нь энэг хүмүүс гоё харагдах байдлаар хийлэгдэггүй. Нэгдүгээр шүдээ гоё тэгшгэн болгож гоё харагдуулах үднээс хийдэг гоё тэгшин шүдтэй болохын тулд хийлэгдэн шүү. За хоёрдугаар гэх юм бол шүднийхээ эрүүл мэндэд анхаарсан болохоор би нэг хийлгэсэн. Яагаад гэвэл нөгөө шүдний аппарат хийлгэхээ өмнө
шүднүүдийг бүгдийг эмчлүүлдэг ахгүй юу? Яг гэвэл шүдний аппарат зүгж байгаа болохоор бүх шүдээ ирүүл эмчлүүлээд ямар ч асуудалгүй болгосон байх хэрэгтэй байдаг. Би шүдээ 7 хоногийн турш тарсралтгүй нэг эмнэлэг дээр очиж тэр эмнэлэг дээр ер нь очиж шүдээ ломбдуул, чулуугийн түлхийн түлхээд цэвэрлүүлээд цайруулаад янзлуулаад бүдийн сайхан янзлуулсан байгаа. Тэр надад бол амар ач холбогдол гоё санагдсан. Тэгээд юу хэрэглүүл яадаг идэг гэд би бүх мэдээллийг мэдэж авсан болохоор надад амар ашигтай байгаа. За 3 дугаарт гэх юм бол шүдний аппарат хийхгүй нь миний өөрийн сонирхол. Яагаад гэвэл энэ чинь миний л биен дээр байгаа зүйл шүү дээ. Тийм болохоор ер нь бити их юм хийлээрэй гэж хэлмээр байна. За тэгээд нэг тиймэрхүү. Тэгээд бас дээрээс нь хажуугаар нэг юм хэлчмээр санагдлаа. Тэр эмнэлэг маань бүр надад маш их таалагдсан байхгүй юу? Тэгэхээр та нар маань бас очиж үйлчлүүлж хэрвээ ингэ шүдний аппарат хийлэхийг хүсэж байгаа. Шүдний аппарат хийлэхээс ч гадна зүгээр нэг шүдээ ломбдуулна, эмчлэгийг ингэнд ахуулна гэл шүдний амар бол асуудлууд байгаа штэ. Тэр бүгдийг тэрхүү эмнэлэг дээр маань Dentaris гэдэг шүдний эмнэлэг байгаа. Тэр шүдний эмнэлэг дээр маань бүхий л асуудлын нэг доор асуудалгүй шийдээд өгчдөг болохоор та нар маань тэрхүү эмнэлэг дээр маань очиод эмчлүүлээд үйлчлүүлээд үзээрэй. Тэгээд би хаяг нь чи оруулаад ирээ. Тэгээд гоё аппарат хийж өгөөд тэгээд миний шүдээ гоё эмчилж өгсөн эмчнэртээ маш их баярлалаа. Тэгээд амар гоё таалагдж байна энэ шүдний аппарат маань. Гэхдээ би нэг юм дээр л амар алдсан заяа. Тэр юу вэ гэхээр би шүднийхаа эрзэнийн өнгийг амар буруу сонгоцсон. Амар жоохон сандралтай байсан байхгүй юу? Гэрийнхээ ирж өгдөггүй. Тэгээд жоохон амар сандралтай байжгаад орцсон. Тэгээд сандарсандаа бол буруу өнгө сонгоцсон. Гэхдээ яах вэ? Сарын дараа солиулж хаалт. Тэгээд ямар ч гэсэн гоё шүдтэй болгож өгсөн эмч нартаа маш их баярлалаа. Тэгээд намайг үздэг та нартаа бас их баярлалаа. Тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.